За ингээ хэдүүлээ манай салооны үйлчлэгээний өрөөнүүдтэй танилццгаая. За ингээд энэ бол манай хамгийн ихний өрөө байгаа. За ингээд энэ өрөөнийхөө бас санаа гаргах гэж их цаг хугацааг зарцуулсан. Тэгээ би өөрөө бас AutoCAD дээр ажилладаг болохоор энэ өрөөнийхөө санааг AutoCAD дээр зурж агаад дизайныг нь яг мэргэжлийн баг хамт олонд өгөөд туслыг нь хийлгэсэн байгаа. Анх туслаа хийж байхдаа манай баг хамтлал маань за яг иймэрхүү баабусууд юусаа гарахгүй. Энийг чинь зурж гаргахад аюу хэцүү байдаг юм гэжсэн. Тэгээд зориглоод зурсан аюу гой гарч ирсэн байгаа. Өнгө хоршлууд аюу гой зөгцөж өгсөн. Тэгээд ханыхаа эмүүлсийг сонгохдоо хүртэл хамгийн сайн чанарын эмүүлс болон тэгээд угааж болдог эмүүлсээр нь сонгож хийлгүүлсэн байна. За ингээ манай логоны талаар Posh Wax-ын салон гэж яг юу юм бэ гэж маш олон хүмүүсүүд асуудаг. Posh гэхлээрээ Posh гэж байгаа мó гэдээ улс орнтой андуураад байдаг. Тэгэхээр Posh гэдэг нь гоёмсог хэнцэр давтагдчихгүй гэсэн юм гоё үгийг агуулж байгаа. Дээрээс нь яг Posh гэдэг үгийг зөвхөн Англи хатан хаанууд хэрэгэлдэг. Яг хатан хаан маань за чи өнөөдөр Posh харагдаж байна гэдэг ч юм уу. Тэгээ ямар нэгэн үгний өмнө оруулж хэрэгэлдэг юм да. Айгүй гоё утга санаатай үг байгаа. Тэгээд ингээд анх бол ууг нь Posh гэдэг үгээ өөрөө ч бараг мэдэхгүй байж байгаад яг энэ нэрийг өгчээсэн. Тухайн үед лого хийх гээд үсгээ яг хэвлүүлэх гэжсэн чинь зардал мөнгнөөсөө болоод жижигхэн цөөхөн ийм үгнээс бүрдсэн нэр өгье гэж бодсон чинь ингээд энэ утга агуулмж маань айгүй гоё. Яг миний бүр сэтгэл санаанд нийцсэн ийм гоё нэр байж чадсан. Тэгэхээр одоо ингээд манай өрөө болгонд гоё чулуун кварцууд байгаа. Чулуун бид нар чулуун хийцээр хийлгүүлсэн. Тэгээд ингээд чулуунууд маань ерөнхийдөө яг бүтээгдэхүүнүүдэд маань аюу гой хоршиж өгдөг байгаа. Нэг нөгөө ваксны халаагуур чи өөрөө аюу өндөр градусаар зарим нь халдаг. Тэгэхээр нөгөө доор байгаа тавцангаа түлэх ч юм уу те өнгө оруулах тийм юу те. Чулуун дээр тавьж байгаа тохиолдолд нэг нөгөө ваксны температурыг тааруулж өгөх, тохируулдаг те. Тийм бас их утга агуулмжтайгаар яг ваксныхаа тавцыг чулуугаар хийлгэхийг зорьсон. За ингээ хэлүүлээ манай дараагийн өрөө болох ариун цэврийн өрөөр орцгоё. За нойлын маань өрөө байгаа. Ариун цэврийн өрөө маань бас чулуун тавцан хийгсэн. За чулуун тавцангийн маань давуу тал юу гэхээр ерөөсөө яг доороосоо гэрэлтдэг байгаа. Өөрөө гэрэлтдэг юм байгалийн чулуу. Байгалийн чулуу хүнд айгүй ээлтэй. Би өөрөө чулуугаа сонгохдоо өөрийнхөө ээлтэй чулууг авч сонгож ерөнхийдөө хийлгүүлэхийг зорьсон. За ингээд ариун цэврийн маань өрөөнд манай бүтээгдэхүүний маань дээж болох scrub маань байна. Tea tree wash ерөнхийдөө бактери хэрсэг үйлчилгээтэй ингээд одоо ковидын үед бол хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийн нэг бол яалтчгүй гараа сайтар угаах байгаа. Тэгэхээр манайх яг 0-той бол яг энэ цайны модтой бактери хэрсэг үйлчилгээтэй савнгаа тавьж өгсөн. За ингээд сүүжин крем буюу чигшүүлэх үйлчилгээтэй тос. За энэ гурав бол айгүй гой хоршиж өгж байгаа. За хэдүүлээ ингээд манай төв хэсэг буюу хүлээлгийн хэсэг рүү танилццгаая. За хүлээлгийн хэсэг маань ингээд хичнээн нөгөө нэг жижигхэн орон зайг агуулж байгаа ч гэсэн учир утга нь бас айгүй гоё юутай. Одоо энэ хэсэг маань бол ингээд яг толь буюу шилэн хэсээр хийгдсэн байгаа. За тэгээ дээр нь байгаа баатрууд болохоор энэ Египтийн баатрууд яг нөгөө нэг хамгаалагч нар байгаа. Би ингээд өөрөө бас ингээд нэг бурхны булантай байхыг аяа хүсдэг. Тэгээд эднэр маань манай салоныг хамгаалдаг. Ууг нь бол анх захиалгахдаа айгүй том хэмжээтэй захиалсан. Тэгээд урдаас эрэхтэй их хөрхэн жижигхэн сувенирууд ирсэн байгаа. За ингээд хэдүүлээ дараагийн өрөөрөө орцгоё. За дараагийн өрөө маань арьс гооцлын өрөө байгаа. За ингээд манай aftercare буюу арьс гооцл арчилгааны өрөө. Энд яг ямар үйлчилгээ явагддаг гэхээр ваксны дараах маш их өрөвслүүд бий болдог. За тэгээ дээрэс нь арьс гооцлын үйлчилгээ дутуу хийснээр нүүрэн дээр батгашил, заав, ямар тууралтууд, эдээ дөрвслүүд бий болдог. Тэгэхээр энэ өрөө маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ дээр aftercare хийгдэн, ваксны дараах арьс арчилгаа, vagina beauty хүртлэмжээ хийгдэж байгаа. Ингээд манай брендийн маань Estimax Lycan брендийн маань гол хэсэг хамгийн чухал хэсгийн өрөөг энэ өрөөнд үйлчилгээг явуулдаг байгаа. За тэгээд энэ өрөөнийхөө талаар бас жижигхэн танилцуулга өгье. Энэ өрөө маань бас ер нь бол ингээд нэг орчноо солино гэдэг чинь бас хүнд аягүй гоё сэтгэлийг төрүүлж өгдөг байгаа. Тэгэхээр болж өгвөл өрөөнүүдийн хооронд нийжлэх нь биш өөр өрөөнүүд үйлчилгээг мэдрүүлэхийг аяах зорж өөр шийдлүүдийг гаргаж ирсэн байна. Тэгэхээр энэ өрөөний маань шийдлэлээр ер нь нэг тийм нэг сансрын хөлөг онгоцон дотор ороод ингээд нэх гоё нэг тийм нён өнгийг мэдрэхийг өгсөөсэй гэж энэ өрөөг ингэж олон өнгийн сонголттойгоор хийсэн байгаа. Тэгээд хан дээр байгаа зургийг бас зурхад бас маш их цаг хугацаа шаардагдсан.